Сайн байцгаана уу сонсогчдоо, Про подкастын 96 дахь дугаар эхэлж байна. Та бүхэндээ нийтлэг үлдэгдэх гэмт хэрэг зөрчлийн талаар тодорхой жишээ, тоо баримт дээр тулгуурлан урьдчилан сэргийлэх мэдээллийг хүргэж байгаа байлээ. Өнөөдөр бид хууль бусаараа хашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргийн талаар Сэлэн аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хэрэг бүртгэх мөрдөн байцаага ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Шинэ Балтай ярилцах гэж байна. Ингээд нэгэн бодит тохиолдлыг сонсоод холбоотой хууль эрх зүйн зохицуулалтын талаар мэдээлэл хүргье. За юу юм бишээ? Наатан чамаар юу вэ нөгөө? Ажил тавлаггүй. Оо сайн. Найз нэг том ажил амжуулчих гээл амьсгаа өндөрлөө юм да. Юу юм хөшөө? Ашиг ихтэй юм уу? Юу ашиггүй. Чи хөшөө 3-4 том тэргээл сэлэн рүү явуулаад. Олдцогтой газар болсон 10 хоног л тэнд ажиллаж чадэр. Олдц гэж алтуу. Тэгээд тусаа зөвшөөрлөлт энэ чинь байгаа мó? Нөхрөл дээр бичил уурхаагаар аштмалтмал олборлох гэрээ байгуулсан газрын хажууханда тэнд бол тусаа зөвшөөрөл аваагүй. Ихтэй анзаарахдаггүй хинтэх хоног юм чи. За өгш тусаа зөвшөөрөл гараагүй юм чи хэцүү шттэ. Хэрэгт орчвол яан дараа. Зүгээрээ чи эсвэл өгшөө жолоочтойгоо машина явуулчих. Би хөлсийг хангалттай өгье. За тэр яах вэ? Ашгийг бол дараа яриа. Харин ямар нэгэн асуудал бол би огт хамаагүй шүү. За тэг хэзээ хөдлөх юм? Маргааш үүрээр л хөдлөе да. Тэхөө. За танд энэ өдрийн мэнд хүргэе. Сэлэн аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газраас бидэнтэй холбогдож подкастт оролцож байгаад баярлалаа. За та бүхэн ч гэсэн энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр нэг ийм тохиолдол болжээ те. Дээрх тохиолдолд гарч буй үйлдэл нь гэмт хэрэг мөн үү? Гэмт хэрэг тооцогдсон юм бол энэ талаар бас та мэдээлэл өгөхгүй юу? За тэгээ. Дээрх тохиолдол нь бол одоо Монгол Улсын эрүүгийн 24 дугаар зүйл заасан тусгай зөвшөөрлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул олборлолт боловсруулалт ашиглалт явуулах гэмт хэрэг юм аа. Өөрөөр хэлбэл одоо ашигт малтмалын хуулийн дагуу ашигт малтмал эрх хайх ашиглах хэрэг олгосон баримт бичиггүй хүн хуулийн этгээд нь ашигт малтмал эрх хайх ашиглах олборлолт явуулах үйл ажиллагаа явуулсныг ойлгодог. За энэ гэмт хэрэг нь бол одоо тухайн одоо гэм буруутай хүн хуулийн этгээд үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүс нь одоо тусгай зөвшөөрөл аваагүй өөрийн үйлдэж байгаа тэр алт ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байгаа үйлдэлээ хууль бус шинжтэй гэдгийг одоо мэдсээр байж ухамсарлаж ойлгосоор байж энэ төрлийн гэмт хэрэг үйлддэг байгаа. За дээрх тохиолдолд нь бол одоо тухайн хүн хуулийн этгээд нь одоо ашигт малтмалын эрэл хайгуул боловсруулалт ашиглах үйл ажиллагаа идэвхтэй үйлдэл бол харагдаж байна. Энэ нь бол одоо тухайн гэмт хэргийн үндсэн шинж буюу байгаль орчин тухайн одоо газрын хөрсөнд халдаж ашигт малтмал олборсон үйлдэл нь ямар нэгэн бодит хохирол хорвол шиг шаарддаг. Зөвхөн одоо газрын хэвлэлд хууль бусаар тусгай зөвшөөрлгүйгээр халдсны улмаас байгаль экологид учирсан хохирол газрын хэвлэлд халдаж хохирол учруулсан одоо зүйлийг ойлгодог хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм аа. Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргийн талаарх эрүүгийн хуулийн зохицуулалт нь ямар байдаг вэ? Та энэ талаар бас дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу? За одоо манай Монгол улс эрүүгийн хууль одоо 4-5 удаа одоо шинжлэгдэж байгаа. Шинжлэгдсэн байдаг. За эрүүгийн хуулийн тусгай ингээд 24 дугаар зүйлийн нэгд хэсэгт тусгай зөвшөөрлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул олборлолт боловсруулалт ашиглалт явуулсан. Эсвэл одоо ашигт малтмалын олборлохоос өөр зориултаар хууль бусаар газрын хэвлэлд халдсан бол 5 сая 400 мянгаас 27 сая төгрөг хүртэл хэмжээний төгрөгөөр торгох эсвэл 1 жилээс 5 жил хүртэл хугацаар 20 шийдэхээр одоо эрүүгээр үйлчлэгийг одоо хуульчилж өгсөн байдаг. За энэ 2015 оны хуулийн гол бас тэгээ зохицуулалт нь одоо энэ хуулийн этгээд гэсэн нэр томьёог одоо шинээр нэмж оруулж өгсөн байгаа. Өмнөх хуулиуд бол одоо хуулийн этгээд гэсэн нэр томьёо байхгүй байсан. Одоо өөрөөр хэлбэл одоо энэ хуулийн этгээд гэсэн нэр томьёог оруулж өгснөөр тухайн гэмт хэрэг хөндрүүлэх шинжийг бол шинээр хуульчилсан байгаа. Энэ бол одоо тухайн газрын хэвлэлд хууль бусаар халдаж байгаа хүн хуулийн этгээд нь тухайн гэмт хэргийг одоо хуулийн этгээдийн нэрийн өмнөөс хуулийн этгээд ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол тухайн хүн хуулийн этгээдийн тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг хасаж 20 сая төгрөгнөөс 120 сая төгрөгтэй тэв хэмжээний төгрөгөөр торгох яа шийдэхээр эрүүгээр үйлчлэгийг одоо хуульчилж өгсөн байгаа. Сая жишээн дээр гарч байгаа дээрх тохиолдолд бол тусгай зөвшөөрөл олох талаар яригдчих байна шүү дээ тий. Тэгэхээр тусгай зөвшөөрлийг яг хаанаас ямар журмаар олгодог юм болоо? За одоо ашигт малтмал хайх олборлох, ашиглах олборлолт явуулах үйл ажиллагаа явуулах гэж байгаа хүмүүс хуулийн этгээд нь тухайн одоо хүсэлтэд холбогдох байгууллага буюу одоо төрийн захиргааны байгууллага болох ашигт малтмал газрын тосны газарт одоо хүсэлтэд өргүүлдэг. Тухайн хүсэлтийг одоо ашигт малтмал газрын тосны газар нь хүлээн аваад засгийн газраас батлсан журмын дагуу сонгон шалгаруулалт явуулдаг. Уг сонгон шалгаруулалтанд тэнцсэн боловсрыг хангасан бол ашигт малтмалт газрын тосны газраас тухайн ашигт малтмалыг одоо олборлох, хайх, ашиглах тусгай зөвшөөрөл буюу лицензийг олгодог байгаа.
Тэр тухайн одоо зөвшөөрөл авах гэж байгаа хүн хуулийн этгээд аж ахуйн нэгж байгууллагад нь одоо зөвшөөрлөг авах хүсэлтэнд өргөдөлтөө бол одоо би энэ газрыг одоо тэдэн жилийн хугацаанд эзэмшнэ, ашигланаа. Ингээд ашиглаж эзэмснээ дараа тухайн газрыг одоо байгалийн онгон дөрөх буюу хуучин ямар хэмжээтэй байсан тэрэнд нь хөл сэргээлтийг явуулна. Хөрсийг одоо буцаа сэргээн засварлах мод бутыг одоо буцаа ургуулах талаар бол тодорхой урдж хугацааг нь зааж өгсөн. Тэгээд энэ нөхөн сэргээлт хийсэн талаараа тоор нутгийн байгаль орчин болон холбогдох эрхгүй албан тушаалтнуудад хүлээж өгөх талаар одоо тодорхой тусгаж өгсөн байх шаардлагатай байдаг. Тэгэхээр тухайн гэмтэргийн улмаас буюу хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмтэргийн улмаас одоо байгаль экологид учирсан хохирлыг хэрхэн яаж тооцоолдог вэ те? Мөн дээрх тохиолдолд хөрөнгө оруулагчийн талаар дурдж байна шүү дээ те. Тэгэхээр гадаадын хөрөнгө оруулалттай хариуцлага нь бас адилхан байдгүй ямар байд юм бол? Одоо энэ ашигт малтмал хайх олборлох гэмт хэрэг дээр бол одоо ихэнхдээ бол гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгууллагууд бол яригддаг. Сэлэнгэ аймгийн Манал сумын хэмжээнд бол өнөөдрийн байдлаар гадаадын хөрөнгө оруулалттай байгууллагууд оролцсон гэмт хэрэг бол одоо бүртгэгдээгүй байгаа. Тэгэхдээ Монгол улсын нутаг дэвсгэр үйл ажиллагаа явуулж байгаа юм чинь Монгол улсын эрүүг хуулийн хууль тогтоомжийг нэмэр хэрэгжүүлнэ. Ийм учраас одоо Монгол улсын иргэн аж ахуйн нэгж үйлчилж байгаа хууль маань тухайн гадаадын иргэн хуулийн этгээдэд нэгэ адилжуулна гэсэн үг ээ. За Монгол улсын эрүүгийн хуульд заасан одоо тусгай зөвшөөрлгүйгээр буюу одоо хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох үйл ажиллагаа явуулсан хүн хуулийн этгээдийн үйлдлийн улмаас байгаль экологид хор уршиг учирдаг. Энэ хор уршиг тооцохдоо тухайн чиглэлээр одоо мэрэгсэн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний эрх авсан мэрэгжлийн байгууллагыг одоо мөрдөж прокуророос одоо шинжээчээр томилж дүгнэлт гаргуулдаг. За уг дүгнэлтийг гаргасан одоо мөнгөн хэлбэрээр гаргасан дүгнэлтийг үндэслээд тухайн одоо байгаль учирсан экологи эдийн засгийн хохирлыг тооцдог. Мөн байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49-р зүйл зааснаар дээрх үнэлгээгээр тогтоогдсон үнэлгээнүүдийг тодорхой хэмжээгээр нөхөн тооцдог байгаа. Тайлбарлах юм бол одоо жишээ нь ойн санд учирсан хохирлыг ойн экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр мөн одоо амтны аймагт учирсан хохирлыг тухайн амтны экологи эдийн засгийн үнэлгээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр Ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн Ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр усны нөөцөд учирсан хохирлыг тухайн сав газрын усны экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр газарт учирсан хохирлыг тухайн ангиллын газрын экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр за мөн газрын эвлэлд учирсан хохирлыг байгаль орчинд учирсан хохирлыг тооц гаргачлаар тооцсон хохирлын хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэндээ тэнцэх хэмжээгээр за хөрсөнд учирсан хохирол хор уршигыг байгаль орчны огтдуулснаас үүсэх хохирлыг байгаль орчинд учирсан хохирлыг тооц гаргачлаар тооцсон хохирлын хэмжээг 3 дахин нэмэгдүүлсэндээ тэнцэх хэмжээгээр тус тооцож нөхөн төлөвлөдөг. За энэ нь өөрөөр хэлбэл юу гэсэн үг вэ гэхээр одоо тухайн үнэлгээний эрх олгосон байгууллагаас одоо гаргасан үнэлгээг саний байгаль орчны хамгаалах тухай хууль заасан хэмжүүрээр 3 буюу 2, 4, 5 дахин нэмэгдүүлж тухайн байгаль орчинд учруулсан хуулийн этгээд хүнээс одоо гаргуулж байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлөвлөнө гэсэн ойлголт байдаг. Тухайн гэмт хэрэг үйлдсэн хүн хуулийн этгээдний одоо дэвдэгдсэн газрыг мэрэгжлийн байгууллага шинжээд одоо энэ хөрсөнд ямар хохирол учруулсан, усны санд ямар хохирол учруулсан, оюун санд ямар хохирол учруулсан гэдэг нь бол тэр хэмжээнээс хамаарат янз янз гардаг. Нэг тогтсон бол тогтсон хэмжээ байхгүй гэсэн үг. Тухайн үнэлгээгээр гарсан одоо тодорхой гарсан одоо үнэлгээг л одоо байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49-р зүйл зааснаар 2-5 дахин нэмэгдүүлсэнтэй хэмжээгээр тооцож нөхөн төлөвлөлөө гэсэн ойлголт байхгүй юу. Мэргэжлийн байгууллага өөрөө хэмжижсэн газар ус хөрс уран ой модонд учирсан хохирлыг тус нь гаргадаг байгаа. Монгол улсын эрүүгийн ерөнхий ангийн 75 дугаар зүйлд тухайн гэмт хэрэг үйлдсэн. Заавал одоо ашигт малтмал хайх олборлох гэмт хэрэг биш одоо бусад төрлийн гэмт хэрэг. Мөн одоо энэ ашигт малтмал хайх олборлох гэмт хэрэг дээр тухайн гэмт хэргийг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл, унлаг, зэвсэг, багж хэрэгслийг тухайн этгээдийн өөрийнх нь хувийн өмчлөлийг тогтоогдвол шууд улсын орлого болохоор хуульчилсан байгаа. Өөрөөр хэлбэл газар ухаадгаа трактор, экскаватор энэ тэрийг одоо улсын орлого болгоно гэсэн үг. Тэр экскаватор, трактор энэ тэр тухайн буруутай этгээдийн өөрийнх нь өмчлөл биш болох юм бол түүнийг одоо бас үнэлгээ гаргах эрхүй байгууллагаар үнэлүүлж тухайн гаргасан үнэлгээгээр нь мөнгөнд дүнг одоо улсын орлого болохоор шүүх зүйлүүд одоо байнга тэгж шийдвэрлэж байгаа. Тэгэхээр Сэлэн аймгийн Мандал сумд хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг ер нь хэр их гардаг вэ?
Сэлэнг аймгийн мандал сум нь одоо өөрийнхөө харьяа бас Сэлэнг аймгийн мандал сум болон Баянгол сумд бол одоо нутгийн онцлогоос хамаарат бол газрын эвлээд хууль бусаар халдах ашигт малтмал олох гэмтэргүүд бол их гардаг. За тухайлбал одоо 2021 онд энэ төрлийн гэмтэрэг 22 бүртгэж шалгах ажиллагаа явуулсан. За 2022 оны эхний хагас жилийн байдлаар 12 гэмтэрэг бүртгэгдээд тэр бүртгэл мөрдөн байцаалтай ажиллагаанд одоо шалгагдаж байна. Зарим нэг төрлийн гэмтэргүүдийг бол одоо шүүгээр эсэлнэ шийдвэрлсэн байгаа. Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэгээс ер нь хэрхэн яаж урьдчилан сэргийлэх вэ? За хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмтгээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Сэлэнг аймгийн мандал сум, Баянгол сумын одоо гэмт хэрэг зөрчилөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөн цагдаагийн ерхий газрын харьяа, одоо эхлэгээ цагдаагийн алба, орон нутгийн цагдаагийн алба, мэргэжлийн ялтын байгууллага, байгаль орчны байгууллагууд болон одоо прокурорын байгууллагуудад одоо тогтмол хамтран ажилд эргүүл шалгалт яриа танилцуулж зохион байгуулж ажилладаг. Мөн одоо тус сум дундын прокурорын газраас энэ төрлийн гэмтрээс урьдчилан сэргийлэх зорилгоор дээрх төрлийн гэмтрийн шалтгаан нөхцөлийг судлан тухайн төрлийн гэмтрээс урьдчилан сэргийлэх зорилгоор одоо мандал Баянгол сумдын гэмтрэх зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийг мэдээлэлээр хангах, гэмтрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх чиглэлээр сум баян засаг дарга. За гэмтрээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлд энтерт одоо прокурорын мэдээлэл өгж бэлдэх, заасан хугацаанд тооцох, төлөвлөгөөт бас шалгах судалгаа хийх. За орон нутгийн эвлэл мэдээллийн хэрэгсэл. За мөн одоо мандал сумын телевизэд хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох, гэмтрээс урьдчилан сэргийлэх талаар яриа таниулах хийж одоо орд иргэдэг уриалах зэрэг одоо урьдчилан сэргийлэх ажиллагаануудыг хийж ажиллаж байна. Мөн үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд байгууллагуудын одоо гэрчлэгээ лиценз одоо зөвшөөрөлтэй байгууллагын тэр байгаа шүү дээ тийм ээ. Тэдгээр байгууллагад хугацаа сонголтын хуулийн дагуу явагдаж байна уугүй юу гэдэгт нь одоо байнга хяналт тавьж ажилладаг байгаа. Тэгэхээр ер нь энэ төрлийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэхэд Сэлэнг аймгийн мандал сум дундын прокурорын газраас гадна иргэдийн оролцоо бас нилээдгүй шаардлагатай гэдэг баха. Тэгэхээр та иргэдтэй бас энэ төрлийн гэмт хэрэгээс хэрхэн яаж урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө өгөхгүй юу? Тэгэхээр одоо энэ хууль бусаар газрын хэлбэрийг талдаж ашигт малтмал хайх, олборлох гэмт хэрэг сүүлийн үед одоо хүмүүсийн амар хялбар аргаар мөнгө төгрөг олох зорилгоор одоо ихэнхдээ үйлдэгдэж байгаа. Монгол улсын үндсэн хуульд одоо газрын хэвлэлийг төрийн өмчмөн гэж хуульчилсан байдаг. Хууль бусаар энэ ямар нэгэн хараа яналтгүй өөрсдөө дур зороор газрын хэвлэлийг талдаж алт ухах, ашигт малтмал хайх гэмт хэрэг болмоос одоо байгалийн онгон төрх алдагдах, нөхөн сэргээхдэггүй болох, усны ундраг шавхагдах зэрэг одоо хор нөлөөлтөй одоо тухайн газар дургаж ясан мод ургамал дахиж нөхөн сэргээд урахгүй байх тохиолдлууд маш их гарч байгаа. Энэ талаар бол одоо хэвлэл мэдээллийн хэрэгслэр одоо байнга л яригдж байдаг. Одоо усны ундраггүй боллоо, цөлжлөө гэж ярьдаг. Ийм учраас энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа хүн хуулийн этгээдийг тусгай зөвшөөрөл лицензээ аваад хууль журманд үйл ажиллагаа явуулж тэгээ үйл ажиллагаа явуулж дууссаныхаа дараа тухайн газар одоо нөхөн сэргээх буцаан одоо тэр ямар хэлбэртэй байсан, ямар ургамал ургаж байсан нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг одоо сайн явуулах хэрэгтэй байна гэж уриалмаар байна. За тэгэхээр өнөөдрийн подкастт холбогдож тусгай зөвшөөрлгүйгээр ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргийн талаар мэдээлэл өгсөн танд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье. За баярлалаа. Та бүхэн ч гэсэн ажлын амжилт хүсье. Сонсогчдоо Про подкастын 96 дахь дугаар та бүхэн түрлээ. Та бүхэн подкасттай холбоотой санал хүсэлтээ улсын ерөнхий прокурорын газрын олон нийтийн харилцаа холбоонд ирүүлээрэй. Баярлалаа.